Сайн мэцхан уу номын ертөнц клубын гишүүн Ануж байна. Амьтны тухай 50 номын нэгэн хэсгийг ярилцгаар Марл маань өнөөдөр бидэнд хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Марлаа? Сайн байцгаана уу? Би 23 дугаар сургуулийн 9 ангид сурагч Эс Марл байна. За 50 номын уралдаанд оролцсон сэтгэлээсээ хуваалцаач. Би ингээд ер нь бол нилээн жоохон 9 номынхоо тухай гэдэг нилээн жоохон өрөвдсөн. Гэтэ ер нь бол олон зүйлд оролцох нь нилээн сонирхолтой санагдсан. За өнөөдөр бидэнтэй ямар номын талаар ярилцгаар ирсэн бэлээ? Миний уншсан ном болохоор Их амьтан гэдэг ном. Тэгээд тухайн ном дээр яг дараалсан зохиол биш, тус тусдаа хэд хэдэн зохиолууд гардаг. За энэ номын товч агуулгаас бидэнтэй хуваалцаач. Нижер гэдэг хөвшин нохой яг өөхийнхөө өмнө ингээд нэг эмэгтэй гүлэг ингээд гаргасан тухай гардаг. Хөвшин эмэгтэй нохой ганц гүлэг гаргуул нэр нь бол нилээ өөхөн төгсөн тиймэрхүү гэсэн тохио гэсэн юу гардаг. Тэр гаргасан тэр эмэгтэй гүлгөө ингээ амар хайрлал, халамжлал, өөрийнхөө сүдээс хүртэл хамгаалал тэгж гардаг. Тэгээд ягаад ингэж хамгаалаад байгаагийнх нь учир дараагийнх нь өрнөлтөөр гардаг. Тэгээд залуу байхдаа ингээ манай Жери дөрвөн гүлэг гаргасан юм байлээ. Тэгээд дөрвөн гүлэг ингээд дөрвөн гүлгтөө нилээн хайртай. Тэгээд дөрвөн гүлэн ингээд нүдээ одоо ингээд гүлгчийн төрхтэй ингээд ингээл санаа. Одоо ингээд бараг үзэм шиг ингээд нүдгүр өртөг дөө. Тэгэл нүдээ нэгээгүй. Тий нүдээ нэгээгүй. Тэгээ нүдээ нэгээгүй бахта тэгэл хүсч ивэгээл хаста хаан шээж баха мэдв штэ. Тэгэл хаа хамаагүй шээгээл тэгсэн манай Жери шээсийн 7 баасын нас 7 яваад байхгүй. Тэгээ гүлнүүд нас 1 сар хүрээд тэгсэн чинь ингээд нэг өдөр нэг гүлгэн алга болсон. Тэгээ манай Жери ингээд үнэрлэж яваад ингээд хаалнаас гараад алга болчихдог. Тэгээл ингээд тэрнээс хойш ингээд гүлгүүд нэг нэгээр алга болсоор хагаад тэгээ Жери мас үлдээ ингээд ямарч гүлгүүлдэг. Тэгээ бүр ингээд хоолноос гараад туснаас гараад ингээд эзэдэн хүртэл ингээд Жери ингээд санаа зовоод тэгээд ер нь миний хувьд бол depression гэж бодоод байгаа юм. Тэгээд нилээн ингээд хүнд хэцүү явсныхаа дараа нилээн хөвшин басан хойно Жери тэр ганц эмэгтэй гүлгөө төрүүлээд хэдийн ингээд одоо мэдээж хөвшин болсон юм чинь ингээл одоо ингээд тэр ганц эмэгтэй гүлгөө ингээд хөхүүлэхэд л хүртэл ингээд хүүхэн мөхөн ингээд сулгараал амар хэцүү. Тэгээд тэрийг яг тэр үедээ ингээд шүдээ зугаал ингээд твчээд яг твчж байгаа тэр тухайн гардаг. Тэгээ яагаад ингэж твцсан бэ гэвэл учин тэр үүний төлөөл амьдарч байгаа учраас гэж хэлсэн. Тэгээ ер нь тэгэл ингээд сүултээ тэгсэн эзэн амар муухай заяа. Дахиад нөгөө тэр бүр ингээд зовж тэр төрүүлсэн тэр эмэгтэй үлэн бас ингээд өрсвүүлэх гээд тэгээ бас дахиад ингээд Жери нөгөө өрөөнд хорсон. Тэгэл 4 удаа ингээд хориулсан ч одоо туршлахгүй явах тий. Тэгээд туршлах суугаад тэгээд ингээд бүр хаалганы ард бүр ингээд чихээ тавиал амар сонсоол хаал нэг өглөгийг л байжсан чинь машин хөдлөлтөд гараад тэгээд машин хөдлөлтөөнаар ингээд болоод эзүүд нь хаалга нээж байгаа штэ. Яг тэр үеэр ингээд ухсхыг гүгээл галтгооны ингээд цонхоор шууд өсөрчтэй байхгүй юу. Тэгээ хамгийн амар нь ингээд төөх хэрээний ингээд шил хүзүүнд нь зогтоод тэгээд өгчдөг. Гэт нэг жоохон гонигтай төгсгөлтэй. За энэ номны яг хамгийн их таалагдсан хэсгээсээ бас бидэнтэй хаваалцаач. Яагаад энэ номыг бас унших болсон тэр шалтгаанаас бас хамгийн таалагдсан нэгдүгээр гэсэн зохиол манай дүү ингээд жоох махта нилийн юу хичээлтэй мөсөхгүй юу. Тэгээд ер нь ингээд манай аав ээж хоёр ч гэсэн ингээд бүр ингээд суугаад ингээд бардаггүй. Тэгээд би ч гэсэн өөр ингээд хамт ингээд суулцаа ер нь бардаггүй. Тэгээд нилээ ингээд жоохон хэцээдэг байсан. Тэгээд ер нь бол тэр үеийн манай нилээ ингээд жоохон юу илүүл ингээд нилээ төсөө санагдсан болохоор тэр хамгийн дотоод зохиол. Энэ номыг яагаад чи амьтны тухай 50 номын жагсаалтанд орсон гэж бодож байгаа вэ? Би ингээд багада Няня гэдэг мууртай байсан. Тэгээд тухайд би яг мууртай байхдаа яа ингээд ихээс нь ингээд нилээ жоохон байхад насан. Ингээ яг тэгээд миний уншсан тэр Их амьтан гэдэг номон дээр тэр Жери гэдэг нохоо залуу байхдаа ингээ 4 ингээ гүлэг гаргаж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр 4 гүлгийн ингээ өөрийн ингээ өөр өрөөнд хорж байгаа л ингээл гүлгүүдийн ингээ нэгээр ингээ өөрөө л дүр ингээ өршлүүлээд тэгээ угаасаа ингээ тухайн ил чинь олон гүлэг олон амьд ингээ нохоотой ингээ өршлөх боломж авахгүй тухайн гэр бүлд ингээ санхүүгөө гэсэн хэцүү шттэ. Тэгээд яг ингээ тухайд би ингээ бас Нянягийн ингээ ээж нь ч гэсэн ингээ өөрийг нь өөр өрөөнд ингээ хориод ингээ авчаасан болохоор нилээн л хэцүү санагдсан.
Тэгээ яг тухайн үед тэгсэн гэсэн байх та гэж одоо нэлээд жоохон өрөвдсөн. Энэ номыг уншаад ойлгож авсан сургамжтай зүйл байсан уу? Тэг нэлээд байсан. Ер нь хамгийн ихэнд ойлгож авсан зүйл маань ер нь бол амьтан ч гэсэн ингээд хүн шиг мэдэрдэг юм байна. Тэгээ ер нь бол нэлээд жоохон хүн шиг гэж л ойлгож авсан. Чи амтнд хичээдэг үү? Байсан. Одоо ирээдүйд амтнд хичээе гэсэн бодолтой байгаа юу? Ер нь байгаа. Тэгвэл амтнд хичээхэд юу хамгийн чухал юм болоо? Амьтанд хичээхэд цэвэр орч амар чухал юм билээ. Би ингээд тэрийг амар ойлгож авсан. Манай ингээд муур амар ин тэнд очиод ингээд баага шээгээд тэгээ тэрийг би ингээд бүлгэд цэвэрдэг байсан. Тэр амар гонигтай. Тэгвэл яг хүүхдүүд яг амтнд хичээс нэрээ яг ямар ашиг тустай гэж чи бодож байна? Ерөн амтнд хичээхэд хэрэгтэй болоо? Чиний бодлоор? Миний хувьд гэвэл хүүхд илүү нээлттэй, бусдад арилгах чадвар нь илүү сайжирдаг гэж бодож байна. Би тэрийг ч ер нь бол өөр дээрээ анзаарсан зүйл маань гэвэл би нэлээд нээлттэй болсон. Тэгээд бусдыг хайрлаж, халамжилж сурсан, юу хэрэгтэй байгааг мэддэг болсон. Ер нь бол тиймэрхүү. Тэгвэл яг чамд номыг уншихаас өмнөх болон дараах сэтгэл хэр ялгаатай байв нэ? Нэлээд ялгаатай санагд. За яагаар ялгаатай санагц? Би өөр амьтанд хайртай гэсэн ер нь бол нэг амьтан хөөдөөд байдаг байхгүй юу? Тэгэд уншсныхаа дараа бол нэлээд амьтан амир өрөвцөн. Ялангуяа би Нянийг амир өрөвцөн. За тэгвэл яг энэ номыг бусад хүүхдүүд уншаасай гэсэн нэг шалтгаан хэлээч. Хэрвээ та нарын энэ номыг уншсанараа бусдыг ингээ хайрлаж амир халамжил суран заяа. Энэ бол хамгийн бест. Ер нь бол яагаад уншаасай гэж бодож байгаа шалтгаануудын хамгийн нэгт нь миний хувьд бол өөрийгөө болон бусдыг хөндөөлж бас халамжил сурах байх. За ер нь чи яагаад ном унших дуртай юм бэ? Тэр шалтгаанаас бас бидэнд хаалцаач. Манай аав ээж ер нь бол нэлээд ном уншдаг төрлийн хүмүүс. Тэгээд манай ээж нэг цойлогсод гэдэг ном надад өгч ирсэн. Би одоо ч ихсэн уншиж байгаа. Тэгээд яг тэр номон дээр ингээд нэг хоёр найзын нэг жишээ татаж авсан нэг юм байхгүй юу? Өдөрт ингээд 5 нүүр уншвал ингээд бүхэл бүтэн жилийн дараа чи бүр нэлээд олон ном ингээ уншаад дуусгацсан байна. Өдөрт ямар ч байсан сонирхоогүй ямар ч байсан өөрөө хөгжлөж хамаагүй 5 нуур унших хэрэгтэй. Өөрөө ч юм болон чиний хөгжилт хэрэгтэй гэсэн. Яг тэр нүүрийг уншнаас хойш өдөрт яг 5 нуур гэж яг өөртөө бод. Тэгвэл яг ном уншихын юу нь хамгийн сайхан бэ? Юу нь хамгийн гоё вэ? Дараа нь юу гарах вэ? Энэ одоо яах юм бол яг тэгэх гээд байгаа юм болов ингэх гээд байгаа юм болов гэж яг тэр нь надад ямар гойсон гэдэг. Өөрийнхөө төсөөлөд. Танай сургууль номын клуб байдаг уу? Би номын клубтанд байдаг. Яг манай номын ертөнц клуб яг бүх сургуулиудыг номын клубтэй болгох хүсэл эрмэлзэлтэй. Тэгээд танай номын клуб ч гэсэн илүү сайн хичээгээрээ гоё ажиллаарай гэж бас хүсэж байгаа. Тэгээд дараагийн байгалийн тухай 50 номын уралдаан болно. Тэрэнд бас танай сургууль болон чамайг оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд хэрвээ оролцохыг хүсэж байвал дахиад бидэнтэй холбогдоод уралдаанд оролцож болно шүү. Тэгээд хүүхдүүд та бүхэн ч гэсэн дараагийн байгалийн клубын 50 номын тухай уралдаанд оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Баяртай.